Монголд ороод ирэхээр одоо монголчлууд одоо дуун цэнгүү маяг юм да. Тэгэхээр ТV караокег нэвтрүүл хийя гэд нэг 2-3 дугаар гарцсан байсан. Тэгээд нэг хөдөлгөгчөнд тогтож өгдөггүй байсан юм уу яасан. Алтан гэрээ тэнэг оролдоод үзээч гээд 97-8 онд. Тэг хүн өөрөөсөө урам авах шиг сайх юм аа. Нэг мэдсэн чинь манай бизнес бүх шоолоод байгаа. Монгол улсын сэлийн тэргүүний тамирчин болчихлоо шүү дээ. Тэгээ сэлийн тэргүүний ажилтан нөгөө жүжигчин хөтлөгччин байхаа байц одоо тамирчин болсон. Улсын аваргын тэмцээнд орж байгаа шүү. 2008 онд жигтэйхэн гинт тураал эхлэхгүй юу? Би чинь жигтэйхэн тархан байсан. Тэсний гинт жигтэйхэн тураал ус уугаал байдаг. Тэгээ цангаа тайлгд. Тэгэхээр би найзтай хэлжсэн. Манай найз бас тархан л ба. Үүчээс янзын гой тур харгаллаа. Яа ус уугаал байвал турд юм байна. Тэр чинь яг цаахтаа үлдсэн шинж юм ийм л. 2022 онд яхаа аргагүй бол бас яг Монголын арт түмэнд их тийм таагүй мэдээ сонсч ирсэн. Тэр бол одоо ТV караоке нэвтрүүлгийн хөтлөгч жүжигч Алтан гэрээс гэдэг хүн харавжээ гэдэг нэг зурдаа. Наа нэг өөрөөр нөгөө ёстой бахархаж байгаа юм юу гэхээр ёстой гурлийн үртсэж идсэнгүү өөрөө ирэхгүй тэсгүй юм ичих гэдэг байна. Тэгээ нэг гоё юм нь юу гэхээр бэлдэж орсон чинь нэг залуу цуг тайзан дээр зогссон нэг залуу нэг гарын жахаа эвгүй байсан. Бид нар ч нэг тийм хүмүүсээ анзаарчдаг байхгүй. Яасан минь дөө харавсан юм гэсэн. Харавсан. Хизээ харав. Яав. 3 жил болж байна. Тэгээ таныг жилийн өмнө харсан юм аа. Тэгээ би нэг бүтэн 1 жил фитнесээр хичээлсэн. Тэгээ одоо нэг бүц тантай цүнгээ тайзан дээр байж баярлаа. Тэгэхээр би чинь сэтгэл цадаад үеийг болчихж байгаа байхгүй. Тэгээ хүн өөрөөсөө урам авах шиг сайх юм аа. ТV караокег нэг юм гараад ирлээ. Хөтлөгчний их сахилахгүй байна гэж хүмүүс хоногшоол хэлсэн юм шиг байна. Дараагүй шав шаардлагатай нэг тийм сонин том зангаа 70,000 том зангаа тийм үсрээ гараад ирэх. Тэр чинь бол ерөнхийдөө яг Монголын телевизийн салбарт бол болсон цаашин үзэгдэлсэн баг тий яг хөтлөгчийн имиж гэдэг зүйл. Тий. Одоо нэг шоу нэвтрүүлэг ямар байх нэг тийм нэг жоохон босго юм уу нэг тийм анхны дүр төрхөл байсан баг. Тэрнээс биш яг нөгөө уламжилт ийм зангаатай юм уу те албан зангаатай костюм bijigтэй ингээл л байсан бол бас яах вэ гэдэг асуу. Өөр төвшөнд гаргаад ирж байгаа. Тэгээ нэг бол би цэвэр донжийн төгөлдрийн л гавьяал гэж жүжигчнийхаа мэрэгчлэр та олон сайхан уран бүтээл дөрөө үлдээсэн. За дүрээ бүтээсээр ч гэсэн явах цаашдаа ч гэсэн олон дүрээ бүтээх байх. Багшийн их сургуулийн одоо жүжигчин найруулагчаа ингээд төгссөн хүн телевизийн салбартай яаж аваад холбогдож яаж аваад энэ телевизийн хөтлөгч гэсэн энэ зам руу орсон юм бол 95 онд одоо энэ манай Салхитан би Монгол цагаавч жүжигчин бям цагтаа. Тий. Тэр бас л намхайн долгор гээд манай ингээ охин соёл урлагийн сургууль тайзны ярианы багш хийдгэсэн. Тэгээ би бас нэг тэнд соёл урлагийн сургууль цагийн багшаа бас багшилдаг. Тэгээд нэг 3 залуу нэг юмны тохироо бүрдсэн юм тааралдаад над нэг юм жүжигний зохиол байна гэдэг. Тэгээд 95 онд соёлын төвөргөнд чөтгөр харахаа авд гэж 2 хүний жүжиг би найруулахгүй юу. Тэгээ гол дүрдэнд долгор хин 2 бямцагт 2 тоглоод зураг тайз эскизийн зураач ажлын одоо манай нэртэй хайжлагч зураач төр урам тайзны зураач ажиллаа. Тэгээ нэг бид дөрөв нэг анхны бие даасан хувийн авсур жүжиг гэж юм хийсэн. Тэгсэн чинь тэндээс нэг тэр үед одоо телевиз уран сайхны өдөртч байсан хэм мэдхийн их жаргал гэж одоо алдартай олон сайхан найруулагчдыг төрүүлэн гаргасан алдартай багш.
Тэр намайг дуудчих тэгэхэд очсон чинь за дүүлэн болсон жүжиг тавьсан баяр хүргэе. Дүүлэн болсон юм уу да. Залуучуудын дунд. За одоо юу хийж ийнэ? Өө юу хөө гэр зураа. За одоо 100 болвол технологийн 100. Өөрөөр хэлбэл энэ бол нэг ясны шууд хэлэхэд дэлгэцийн 100, телевизийн 100. Телевизэд ажилланаа. Тэгээ одоо бушуухан энэ элдв янз бүрийн технологи улам боловсронгуй болохоос өмнө телевизийн нэг кабелууд гэж юу юм, телевизийн ажил гэж юу юм, хар бороос нь хэлнэ. Хамгийн хүнд хүчнээс нь хэлнэ гэд намайг агентлэг одооний агентлэг найруулагчаар ажиллуулах. Үндэсний телевиз. Үндэсний олон нийтийн телевизэд. Тэгээ би чинь агентлэг сайхан жүжиг тавиа шууглаадсан нөхөрч агентлэг найруулагч. Орой болгоны цагийн үрд хийдэг ажилтай. Жүжигчин Алтан гэрэл гэдэг хүнийг ерөнхийдөө Монголын арт том ТV Караоке гэдэг нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээр нь илүүтэйгээр бүр сайн мэддэг. Яг жүжигчин гэдэг мэргэжлээс нь илүүгээр ингээд гараад ирчихсэн тэр хөтлөгч гэдэг зам нь бол. Тэгэхээр та хэдэн оны жүжигчин бэ? 89 онд сургалт төгссөн. Аха. Улсын багшийн дээд сургуулийн кино драмын төгсөөд Арангаа аймгийн хөгжим драмын театр гэдэгт 22 настай. Өөрийнхөө саналаар. Саналаараа. Тий. Манай эхнэр Арангаах. Аха. Тэгээд оюутан байхдаа ярьдаг байсан. Би Арангаад нэг ч танил тал байхгүй, хан дүүс байхгүй. Монголд л явчихаа. Эхнэрийн нутгийг очиж үзнэ гэд хөөрөв дарцэг шиг юм бол бууж байгаа. 22 настай театрын найруулагчгээ очсон Дараамангийн багш. Тэгээд миний дор 76 хүн. Тухайн үеийн хөгжим драмын театрын бүрэлдэхүүн. Тэгээд хамгийн ахмад нь 60 хүрж байгаа ч үед юм уу айгуу ах чөгсөмж өгөнтөр дандаа ахмадууд сайхан хамтал намайг хүлээж авсан. 22 настай хүүхд тэнцэн галзуурч өгнө шүү дээ. Өөрийн дураараа концерт найруулна, жүжиг найруулна, өнөөдөлтэйгээ одоо нэг хийж бүтээхийн одоо нэг л гал цогн бадарсан нөхрөл тэмдэг бадарсан шүү дээ. Би чинь телевизэд үндэсний телевизэд байхдаа 9 нэвтрүүлэг хөтлсөн байлээ. Тата тунга одоо 9 нүд одоо та бити уурлаарай зорчих зам энэ ёолкахыг ажилтаа хаагур би агшиг хүртэл хөтлөж байсан. Дандаа цэнгээ. Тэнд би таныг агшин дээр харж байсан. Агшиг хүртэл хөтлөж илээсэн. Тэгээд нөгөө ТV Караокегаар сүлд дагсан л да. Одоо та ингээл ер нь зурагт үзээд ч гэдэм үү сувгуудыг ингээл одоо ер нь бол үзэгчдийг яг байлдан дагуулж байгаа контент болгоно л ямар нэгэн байдлаар дуу хууртай холбогдчихж штэ тий. Тэгээд яг ТV Караокеч юм 97 онд эхэлсэн байдаг гэдэг үү? 97 тий. 97 онд гэдэг чинь одоогоос бараг 30-аад жилийн өмнө 29 жилийн өмнө тий. 30 орчим жилийн өмнө яг ингээд одоо Монголдоо өнөөдөр бол мэдээж гарч байгаа тэр бүх шоунууд ингээд илүү төгөлдршөөд баяжаад ингээд явж байгаа л байна. Яалтчгүй би бол бас яг Монголын анхны тэр нөгөө дуу хооронд хайртай монголчууд гэж одоо нэрлэгддэг тэрний утга учирыг гаргасан телевизийн шоуг бол ТV Караоке гэж боддог. Тэнд одоо ерөөсөө бүр ингээл монголчууд ихэнх нь орсон байдаг баха тий. Тэнгүүт одоо ингээл та дэлгэцээр үзээд шоунуудыг ингээл үзэлгүй ийм юмны эхлэлийг чинь одоо бас тавьсан тэр контентийг эхлүүлж илаа гэл ингээл ботхолоор бас нэг тийм чинь бахархах одоо тэр нэг даавар бол бас давмгаал нь үсттэй. Гүй нэг өөрийгөө учиргүй нэг за би ч та энэ анхдагч шүү гэж нэг хитэг тийм тэгж боддгоо юм. Ааха. Зүгээр нэг өөрийнхөө яг тэр үед за би ч бүхэн өргөнд бас нэг 50000 хүн цуглуулад хүмүүст нэг $5,000 өгчээсэн шүү гэж хаяа боддөө шүү. Тэгээ одоо тэндээс чинь том дуучид одоо шинэ үер гэдэг юм уу дүүрийн дуучид тэр төрсэн байдیں۔ Шинэ олон авьяаснууд тодорч гарч ирсэн байдаг. Бүгдээ 1 2 3 баярлалаа. Эрхмөнд шүүгчтэй баярлалаа. Караокены одоо их гоё хүмүүсийн дуулдаг дуунуудын кодыг та одоо бараг цээжэр мэдэх байхаа. Тийм нэг 38 652 алтан зул гэдээ явж байна. Тийм. 38 118 манай гаригийн залуус ч гэдэг юм ингээл. Тэгэл хэдэн байнга дуулдаг код нь бол байж л. Дууны олон цэнгэнт шоу нэвтрүүлгүүд бий болсон. Анхдагч нь байсан нэг мэдээж байсан л баг. Тэгээ тэр нөгөө тухайн цаг үедээ бол шинэ байсан. Одоо нэг одоо CD хийчихэнгүүт нөгөө CD-н дээр нь хэдхэн дуу байдаг. Өнөө CD зургатаар харж байгаа дагад дуулна. Тэгээд нөгөө караоке гэж юм тэр Японд айгу хүчтэй гарч ирсэн юм байна. Тэр нь ингээ монголчлох юм бол
одоо Солонгос руу ороод ирэхээр нүри баан болоод нүри гэдэг нь дуу, баан гэдэг нь гэр, дуун одоо гэрч гэдэг юм уу, дуун өргөөч юм уу болоод Монголд ороод ирэхээр одоо монголчлууд одоо дуун цэнгүү маяг юм да. Тэгэхээр ТV караокег нэвтрүүл хийя гэдэг нэг 2-3 дугаар гарцсан байсан. Тэгээд нэг хөдөлгөгч нь тогтож өгдөггүй байсан юм яасан. Алтан гэрлээ тийг оролдоод үзээч гээд 97-8 онд. Тэгээд 1-2 дугаар хөтлсөн. Тэгээд болж гин гэж бодсон юм уу. Тэгээд за тэгэл дугаар хийх болгондоо дууддаг болцсон. Тэгээд өөрөө би нөгөө жоохон тийм багада нэг улс төрийн дууны хамтлаг гэдэг дуун сургуульд явдаг гэж. Тэгээд дуун дуртай ойрхон ч байсан юм уу. Тэгээд өөрөө хөтлөгчөөч бас дуртай болоо. За энийг яаж нэг гоё айтайхан хүмүүс үзэхээр айтайхан болохгүй гэдэг өөрөө ингээд дуртай юмдаа хүн ингээд тархицлага ажиллаж эхэлт юм байл л дээ. Тэгээ явсаар байгаа л одоо бас нэлээд хэдэн жил болсон юм шүү дээ. Тийм жил явсан бэ ер нь. Тэгээд нэг хэсэг дунд нь завсарлаа. 2007 оноос ТV караоке гэж сүүлийн нөгөө $5,000 өрөөтэй болоод тэгээ нэг ийм том зангаатай үсээ шараар боддог болоод тэр чинь нөгөө донжийн төгөлдөр гэдэг. Тэр имиж бол бас сайхтар шүү дээ. Донжийн төгөлдрийнх байхгүй. Би төгөлдөртөө уулзаад за найз нь өнгөт нийтээсээ ингээд болоод одоо нэвтрүүлгээ зохиогч ирэхээр хөвдөө аваад ингээд нэг ийм шоу нэвтрүүлэг хийх гэсэн юм аа гэсэн. Зингээд нэвтрүүлгээ хийе. Зингээд тэл яваад байхгүй. За наад чинь бол шоу. Чи энэ дэлхийд байхгүй том зангаатай гарч ирнэ. Чи хүмүүс $5,000 амал. Тэр мөнгө чи хаана байгаа юм? Чи нэвтрүүлгээ $5,000 олдог болтол хүмүүст хүргэнэ. Тэгээд мөнгө олно. $5,000 ч өөрөө ороод ирнэ. Тэгж их тийм том сэтгэдэг алсыг хардаг. Одоо том менежер байж гэж би одоо төгөлдрийг бурхан болцсон л. ТV караоке нэвтрүүлэгт албан байгууллагууд ер нь их өрсөлдөө ихтэй ордог байсан баг. Дээрээс нь одоо байгууллагынхаа хамгийн л гоё дуулдаг, хамгийн гоё дуучдыг оруулдаг байсан баг. Танд ингээ эргээд бодоход яг сэтгэд үлдсэн тэр дуу тэр байгууллагын хүн их гоё дуулж байсан шүү гэдэг ч юм уу. Тийм мөчүүд ер нь байдаг уу? Байдгийг. Энэ би заримдаа нэг ТV караокег хөтлөж байхад нэг их тийм нээлттэй хүн юм уу, нулимс ойрхон хүн юм уу ингээд сайхан дуулж байгаа залуучдыг харахаар үйлчлдэг байсан. Нулимс болсоо ямар гоё юм бэ гэх. Тэр чинь ингээд өөрөө тэр дуундаа ороод шингээд ингээд тэр дуугаа амдруулаад дуулж байгаа нь илүү их тийм дотортой санагдаад хүний ингээд зүрх гэж тавьчихдаг байна. Тэгээд тэр чинь нөгөө нэвтрүүлэгт орох гэж байгууллага нь чөлөөлдөг байхгүй юу. За уран ажилчтай. Одоо эх 7 хоногт нэвтрүүлэгт орноо. За цандаа талтан гэрэл одоо хин юм байдیں۔ Та тав яв дууга бэлд. Нөгөөдөл чи боо баяр юу ажиллаж чөлөө. Зөвхөн дуулах гэж чөлөө авч байгаа юм. Тэгээ байгууллагаас за караокены мөнгөийг шийднэ гэж зарим компаниуд. Тэгэнгүүт захирал нь маргааш нуурладаг. Та нусыг дуулгийн цагийн мөнгөийг төлсөн болохоос энэ юу 100 г марам ус вэ? Чи гэтрүүлч. Гэхдээ хоолойгоо халаасан юм а захирлаа гэд. Үгсний чи хоолой халаа. Тэгээ тийм болсон гэдэл над руу гөхрөлдөл ярьж ид. Монголын хаана явахаар илүү гоё дуучид байна гэж хүмүүс өөрийнхөө аймаг сумыг хэлүүлэх гээл ид. Ер нь л хаасаагүй ер нь Монгол хүн бол байгальтайгаа ойрхон байна юмны шинж байгалаасаа нэг тийм хүүг аялгуутай төрдөг. Салхийг хүртэл энэ ямар гоё юм сонсогдоод өнгөрч үгүй салхинаас хүртэл нэг хүүг аялгуу сонсдог ардсан шүү дээ. Тэгээ горхины чимээ ямар гоё юм бэ энэ төр гэдэг тий. Тэгэхээр чи дуучин байхаас арга. Гоё. Би бол их сайхан нэвтрүүлэг хөтэлдэг байж тэгээ заримдаа. Өстой гоё нэвтрүүлэг шүү дээ. ТV караоке гэдэг одоо шоунаас бас яг урлагийн салбарт өнөөдрийг хүртэл явж байгаа олон уран бүтээлчдийг гаргасан гэж ярьлаа шүү дээ. Та ер нь яг ямар уран бүтээлчд хаана одоо ер нь бас уран бүтээлээ хийж байж байгаа шиг байна. За би одоо бас зарим нэг мартаж сандаг болчихж. Одоо энэ ардын дууч бурмаа шүү дээ. Тий. Ардын дууч бурмааг их сургуулийн соёл судлаангийн оюутан байхдаа нэвтрүүлгээр орж дуулж исэн гэд манай буян шигч айгуу сайн сандаг байхгүй. Манай нэвтрүүлгээс гасан гэд. Сая одоо энэ дөөрийн дуулаач анги төгссөнд ардын жүжигчин Долгоргуайн шав шинэ хоёр гээд нэг дуучин бүсгүй байгаа дунд гоё.
Тэр чинь бол яалчгүй дунд говийн дэлгэр хангаан залуус гээд багтай юунд орж иж $5,000 төлөө ан ман өрсөлдөж исэн баг. Би тэрийг үл сайн санаж байгаа. Олон залуучууд би энэ тэнд явахаар сайн авахаа гэд зарим ч одоо тэгээд би чинь заримдаа нэг 7 хоногт нэг дугаар өгнө нөгөө сүлжээнд орсон учраас заримдаа бол тэгээд нөгөө эх орноо ч баг 3 тойрч байгаа нэвтрүүлгээр. Тэгээд одоо энэ чинь аль нэвтрүүлэгт орсон хэн нүлээл гэж л. Эх орноос гарсан тохиолдол бас байгаа тий. Зөндөө баг. Хаагур явж байсан байдаг үлээ. Ер нь Америк руу, Вашингтон DC, Чикагод тэгээд Европт 2 удаа. Хоёр дахь нь бол Европод $5,000 төлөөх өрсөлдөөн гэж шоу гэж. Тэгсэн Европын 10 орноос ирээд. Тэгсэн нэг яг нээлттэй өглөө болсон чинь нэг гоё Монгол ийм ноён хатны хувцастай ингээд монголчууд ороод ирэхгүй. Хаанах вэ гэсэн англичууд гин ухаалтах гэж байгаа. Би англид очиж нэвтрүүлэг хийгээгүй. Гэхдээ та нарт чинь тэгээ яаж хийж байгаа юм гэсэн чинь онгоцоор нисээд ирлээ. Гэхдээ тэгээд болох ч байгаа гэдэг юм. Хүүх тэр далай гатлаа тэр том арлын орноос ингээд өгөхөд ороод ирдэг. Тамс ямар гоё бүр хувцаараа жигдрээд. Тэгээ бүр зориуд Бельгийн Антверпен хотыг сонгож аваад тэндээ том өгн гоё ёслолын ажиллагаа хийсэн. Би бүр улаан хевсний ёсол гэж хийгээд тэгээд орон орны Шведийн монголчууд, Швейцарын монголчууд бүр тэгээд дандаа үнцнийхээ хувцастай. Тэгээ Швед, Швейцар гэх нэг олимпик хэлж байгаа юм шиг ингэж орж ирцгээе. Дэлхийн аваргын орон орны танилцаа. Тэгээ улаан хевсэн дээр ингэж яваад ямар гоё юм бэ хаа, ямар гоё болд юм бэ гэд. Хаврын тэргүүн сайхан мэдлэгийг уулын гатлуулж ус усыг давуулан Бельгийн Антверпен хотоос үзэгч та бүхэндээ өргөн барьж байна. $5,000 шагнал самтай ТV караоке анхдуур шоуны хамтран ажиллагч халуун сэтгэлээр дэмжигч Төмөр замын салхи зангилааны салхи төртөний дарга инхтэр бид дарга байсан. Тэр өөрсдийнхнийхөө оруулан за эргэжил таанаас $5,000 авъя шүү гэж бүр тийм том зорилго тавиад өртөөнийхөө төмөр замын ажилчин 5 залууг солийн төвөндөө цоожлоод тэгээ караокегийн тавьж өгөө нөгөө ийм зузаан номтой цоожлоод за энэ эхний 2 хуцыг таамс цээжилсэн байгаа ороо ирж шалгана гэд. Тэгээ цоожлогдсон хүмүүс ч яах вэ? Дуулахаас өөр сонголт байхгүй. Тэгээ дуулаа байж хагаад ороо ажил тарангууд өөрөө ирж шалгаад за энэ дуу сугалдаг байлуу тийм караоке чинь дуугаа сугалдаг байсан. Тэгэхээр бүр тийм амар бэлддэг байсан. Тэгэж бэлдээ. Тэгээд тэднээс чинь $5,000 авсан шүү дээ. Зөө. Бүр торхгүй хэлж байгаа юм чинь тайзан дээр бүхэн өргөнд суглаа танаа нөгөө багийн ахлагч чинь за таны суглаа одоо 38,713 ч гэдэг юм уу гээ хэлэнгүүт оо ямар гоё ямар дуу гэхээр нөгөө тэр дуу байна. Уул усны үрсэд киноны дуу ч гэдэг. Өөр тэгэж чэйжилт. Бүх каталогийн дуу нь. Одоо дахиж яваасэ гэж боддоо шүү дээ. Явал баг найз нөхдөд оруулах юмсан ч гэж бодох үе байна. Сүүлийн дугаар нь хэдэн онд гарсан бэ? Сүүлийн дугаар би чинь харавцсан хойно 23 онд билүү Доронт очиж. Доронт аймаг хан шуултай компани 15 жил яваа. Доронтын нэг компани. Намайг өрсөе. Гүй ах нь одоо ингээд ийм болцсон шүү дээ. Хамаагүй шүү дээ. Тэгээ одоо би таяг маягтай тайзан дээр ингээ яваад хайр сайхан тайзыг тэгмээргүй байна гэсэн. Хамаагүй шүү дээ хаа биднээс захиалагч. Биднээс зүгээрээ гэж байгаа юм чи та ямар хамаатай. Та өөрөө ирээл хөтлөөл байж хэл чухал байна. Тийм баярлаад гэртээ зүгээр гэртээ байгаа юм чинь нэрээ гоё залуучуудын дуулахыг сонсгээд нэрээ Доронтод залуучуудын дуулахыг сонсоод тэгж нэг үйлс юм биш. Тэг чи нэг гэртээ ингээд нэлийгээ сууж байгаа юм чинь яг хуучин ажиллаа хийгээ. Тэгээ нэг залуучууд гоё дуулаад өрсөлдөөд ирэхээр хямрчих юм бил. Ямар гоё юм бэ. Тэгээ нэг хуучин ажиллаа яг энэ үед дээр би ингэдэг тэгээд өөр ирэхгүй босчаар яачих гээд. Хэрвээ тэгээд босчаараа явал тэгээд аваар гарах дүн. Одоо ер нь бас үргэлжлээсэй ч гэдэг юм тийм бодол байдаг уу танд ер нь? За одоо зүгээр жоохон өнгө төрхөө өөрчлөлт хийвэл яах вэ гэдэг нэг санал ирж ирсэн. Нэг компаниас ингээд яагаад чи. За би нэг эхлээд тэгвэл жоохон хөдөлгөөнд орё. Одоо чи би чи нэг санаагаараа ам хэлээрэл бол чадаад байгаа болохоос биш. Ам хэлээ гүйцэх хөдөлгөөнтэй болмоор шүү дээ. Хуучин юмд ормоо. Тэхийн тулд л одоо ингээд нэг мэдсэн чинь манай бизнес бүх шоолоод байгаа. Монгол улсын сэлийн тэргүүний тамирчин болчихлоо шүү дээ. Тэгээ сэлийн тэргүүний ажилтан нөгөө жүжигчин хөтлөгччин байхаа байц одоо тамирчин болсон.
Улсын аваргын тэмцээнд ч орж байгаа шиг. Тэгвэл та бас боддог уу? Ер нь энэ ТV караоке гэдэг нэвтрүүлэг гарсны нөлөөгөөр Монгол улсад одоо бас яг энэ караоке гэдэг одоо бас нэг юм одоо чөлөөт цаг 6 цэнгэлээ өнгөрөөдөг одоо 6 цэнгэлийг хийж байгаа ямар нэгэн баяр ёслол тэмдэж байгаа хүн болгоны маршрутын нэг хэсэг болчиход байгаа шүү дээ одоо бол. Нөгөө караокед орё гэдэг. Тэгэхээр энэ Монгол улсад ер нь одоо яг ТV караоке хийхээс өмнө караокены зах зээл нь өөрөө бас хэр түгээмэл сонголттой байдаг гэсэн. Тэг. Өнөөдөр бол яалтчгүй бүр хүн болгоны маршрут болчиход байгаа шүү дээ. Тэр караоке чинь цоо шинхэн байсан. Тэгээд нэг сонины сурвалжлагч ярилцлага авлаа тэгсэн чинь гарчиг нь дараа нь сониныг харсан чинь караокены загламаас эцэг мэцэг гэвчжээ баг. Боос нууц наянтэг гэвч. Тэр утга нь бол одоо энд Улаанбаатарт байгаа нэг хэдхэн караоке бий. Тэрний одоо бүхэл цаад нууц эзэн алтан гэрэл юм байна. Тэгж ойлгохоор. Тэгээ би очиод хүн тэгээд тим юмд лимжгэлж идэг нэг сонин мөн дээр гарч үзэг хүн чинь тэгээд муухай цочмог шинэ байд юм байл шүү дээ. Үгүй чи намайг арай л муухай бизнесмен болгочихжээ. Сонины редакц дээр нь очиод юм уу хайш. Үзэгч та бүхэндээ Солонгос улсын Гуанчжоу хотоос зохион явагдаж байна. Их хорон элгэн садан томон одын ундаан амар сайхан цуутгаж байна уу хэмээн мэдчилж байгаа. Энэ сайхан мэдчилгээ, энэ сайхан хатуун сэтгэлийн дугаар өнөөдрийн нэвтрүүлгийнхаа үзэгч та бүхэндээ солиулахад бэлэн болж байна. Ингээд одоо нэвтрүүлгийн 1-р шатны тэмцээний эхний оролцогчид 2022 онд яхаа аргагүй бол бас яг Монголын ард түмэнд их тийм таагүй мэдээ сонсч ирсэн. Тэр бол одоо ТV караоке нэвтрүүлгийн хөтлөгч жүжигч Алтан гэрэл гэдэг хүн харавжээ гэдэг нэг зурдаа. Одоо бол бас яг гой зүйл нь юу вэ гэхлээр түүнийгээ даван тулаад харвалтыг бол хүссэн хүн болгон бас даван тулаад чаддгүй гэж би боддог байхгүй. Тэр ер нь яг энэ харвалт юунаас болоод байна? Харвсан тохиолдолд бас яг тэр давж гарах тэр хүч нь яг юу юм бэ гэдгийг та одоо нэгэнтээ бас яг ингээд даваад гарцсан тэмцэж байгаа. Тэгээ одоо бол хаягаа хийцэн байна гэдэг бол би танаар бол өнөхөр бахархаж байна. Үндсэн шалтгаан бол минийх сахар. Сахар гэж өвчин туснаа бол аль эрт мэдсэн. 2008 онд жигтэйхэн гинт тураал эхлэхгүй юу? Би чинь жигтэйхэн тархан байсан. Тэгснэ гинт жигтэйхэн тураал ус угаал байдаг. Нөгөө цангаа тайлгддаг. Тэгэхээр би найзтай хэлжээс унаа найз бас тархан л да. Үгүй чи янз бүрийн тур харгаллаа. Яа ус угаал байвал турд юм байна. Тэр чинь яг сахартай болжсэн шинж юм билээ л. Уугаал идэг цаддаггүй цангаа тайлгддаг. Цангаал яваад байдаг тийм. Тэг байнга цангаал уугаад хаа цангаа тайлгдахгүй. Тэгээд шигээл ус уугаад байсан чинь турж эцэн үздэй. Тэгэл өө хөрхи сүлд нь эхнэр чигж аваачаа дэмжиж үзсэн чи өө хөрхи нэг сахар. Өнөөх чинь зүгээр тур харах биш би сахартай болж байсан байх гэж найзд хэлчихсэн баг. Тэгээ сахар чигтэй өндөр гараа. Тэгэл сахар гэдэг юмтай болсон байх гэдгийг ойлгоод. Тоохгүй байхгүй. Энд чинь нөгөө нэг ил өвдөөл зовирлал хазхан донцоод авах юм байхгүй. Энэ дотор л юм болж ийн өхөөс процесс нь. Тэргээ нөгөө ил хэлэх нөгөө зовир шаналгаа байхгүй учраас тоохгүй яваад байсан. Тэр маань хүндрээл яваад байсан юм байна. Хяндгүй байсан юм байна тий та. Гүй хянан тэр үе чинь одоогийн шиг ингээд зүүдэг линкс гэж юм байхгүй. Тэгээ зөвхөн өндгөө хатах нь хүн өндгөө нэг өдөрт 5 доотлон 5 6 муу 7 8 хатдаг байхгүй. Нэг хатгачаад тэгээ мартаад сар болно. Тэгээ сарын дараа санахаараа өмнөх сарын өмнө 7 байсан ч одоо 7-гоор л байна. Ингээл найдаа яваад идэх байхгүй. Тэгэхэд өнөөх нь айл үжи 17 27 болсон явж идэг. Тэгэл тоохгүй яваал энэ. Нөгөөх нь тэгэл аль хэдийн бөөрийн тархины нөгөө хамаг нарийн сүц нэгэ барьцсан сууж идэг. Тэгэл нэг стресстэй нэг бол нэг шин хэдэн шин нойргүй байгалийн нойроо явахгүй бол өнөө ядарлыг ч даахгүй нөгөө суц нь бүлхэрээл нэг бол дотроо хаграал ингэж явдаг юм байна. Би уг нь бол хүндэрдэг гэдг нь бол мэдсэн сонссон. Харамдаг гэдг нь бол огт тооцоогүй мэдэхгүй байхгүй. Тэгээ хөл гараад хайруулдаг, хүндэрдэг, бөөргөө зүрхэхгүй болдог, элдвэн болдог гэдг нь бол сургал байгаад байдаг. Тэгээ яг өөр дээр ирсэн чинь тэгэл харваал унд юм байна. Тэгээд тэр чинь би чинь тэр үед маш их ажилтай шүн 12 маяст гэртээ оронгуудаа эхнэрээрээ будатаа уурга цөөн хийлгэж идэв. Нэг бол өөрөө хийгээд чинь. Тийм биш. Нөгөө хооллох цаг маг гэж байхгүй. Тэгээд тэр чинь хуурсан хайрсан тус ихтэй хоол идчихэл унтаад өгнө. Шүнжэнгөө өнөө ходоод ажиллана нэг илүү өндөр өсөж байгаа нөгөө сахар глюкоз эзэн шатаах гээд инсулина ялгаруулна. Нэг VR шүнжэнгөө тэгэл өнөө сахараа хөндрүүлээлээс юм байна.
Оншоо мэдсэн ч гэсэн нөө. Тий амьдралын нөгөө буруу хөвсөлтэй. Оншоо мэдчихэд за ийм хориглон өөх одоо гурил будаа сахар давас гэдэл хилдэг л болохоос биш. Тэгээд дараа нь ингээд одоо нэг 4 жил гэртээ ингээд гэвтэл байж хад их залуужсан байна. Энэ сахар өөрөө. Тэгээд нэг настай хүүхэд чи одоо юу вэ? Чихрийн шижгийн нэгдүгээр хэв шинж болж байгаа байхгүй. Аав ээж сахартай. Нөгөө диабетизм тэргээл нэг майжаал идэх түүхтэй. Тэгээд тэр мөр чин зүгээр анхан шатных л хэвших. Тэгэл гидсэндээ ингээ олдмол сахар махартай ингээ болцдог. Сахарын өвчин бол их залуужсан байна одоо. Хувь хүний зан төлөв дээр та өөрийнхөө өмнө олж харж байгаагүй тийм зан төлөв ч юм уу ааш хариншин өөрөө хүчийг ч юм уу те. Хэр олж харсан бэ? Олж нээсэн бэ гэхөө. Болоогүй байна л гэж бодож байгаа өөрийгөө. За нэг удаа ингээд нэг юмны хаалга тогшуулж үзсэн. Хийх юм чинь дутуу байгаа юм байна. За чи болоогүй байна. За нэгд хоёрд чи ямар процесс тулж энэ хүрлээ. Сэтгэл зүйн ямар хүнд шат дарааллыг ёроолтон тулж энэ хүрлээ. Ийм болохгүй тулд чи хүмүүсийн төлөө юу хийх юм? Бага байдлаараа. Тэгэхээр л их үглээ болж байгаа. Гүй бити ингээ чи наа гурил будаага болооч хэрэглэхэ болооч намайг дагаад манай гэрийнхэн болчихж байгаа. Тэгээд гэр чин будаа мудаа идэх гэсэн байхгүй. Гурил будаа дэлгүүрээс авах байж байгаа. Хэрэглэхэ байж байгаа. Бусдыг гэсэн бас бити тэгээсэй гэдэг. Өөрөөр хэлбэл энэ болохгүй хүнд юм шүү. Хүсэх өвчин биш шүү. Өвчин болох нэг юм хүсдэгүүлдэг хүн. Гэхдээ энийг заавал магад өөрт ойрхон байгаа магадaltaй юм гэж заавал биеэрээ туулах ямар хэрэг вэ? Ерөөсөө л хол гээл болчихлоо хэрэгтэй. Бид эх орн гэж их дэлдэг дуртай. Биднүүсийн бие бол эх орн байхгүй. Тэр эх орны хил хязгаараар юу дамжиж орох юм? Бид өөрсдөө л мэдэх хэрэгтэй. Нөгөө гайлгийнхны нэг үг шүү дээ. Бузрыг бүү оруул, буйныг бүү гаргад. Тэ? Тэгэхээр энэ бузрыг бид өөрсдөө оруулаад байгаа байхгүй. Ерөөсөө л сахарын өвчин гэдэг бол хоол нэгэн сахартай болсон бол тэгэл хоол хөдөлгөөн хоёр ороод хоолноос буруу хооллолт амьдралын буруу хөвслээс сахар гэдэг юм байна. Огт хөдөлгөөнгүй байх одоо өдөржингөө машинд байх одоо нэг явган алхаач автобусын цугаач гэдэг амтай өрлөд идэж учиртай юм байна. Тодорхой хэмжээгээр нэг зорилготой чиглэлтэй хөдөлгөөн хийгээч л гэсэн үг л дээ. Таны одоо өдөр тутмын хэв маяг таны ч гэлтгүй танай гэр бүлийн хувьд өдөр тутмын хэв маяг тис ондоо болсон баг тий. Шал ондоо болсон. Одоо нөгөө дэлгүүрээс худалдаж авдаг юм нь хүртэл хүчтэй болчихж байгаа. Өгөрчий дандаа нэг бол өгөрчий нөгөө брокколи помидоро авч байна. Алим хаяа нэг авч идэж нэг илүү их эко ургамлалаг болж эхэлж байна. Тий, нодон билүү уржнын фитнесээ гадаас үзсэн нэг залуу ирээд надтай. Хууч хөрлөө хаа та яав. Хөө ахны хөө би өвдөд харавцсан гэсэн үү тий. Сахар их гэсэн үү тий. Тэгээ нөгөө залууч санаа алдаад. Манай ах бас нагц. Талын хамаатай ах бас сая нэг гараа тайруулчлаа. Яагаад сахар? Зайлуулаа бурхан нэг гэж. Урд нь 2 хөлөө тайруулсан байсан юм аа. 2 хөлөө тайруулаад дахиад сая гараа тайруулчлаа гэж байгаа. Өөрөөр хэлбэл одоо нөгөө хос хэрэгтэн дахиад нөгөөхийг тайруулъя. Ингээд дөрвөлжин голдмаа мах үлдэж байгаа байхгүй. Зөвхөн одоо бие застгал дөрвөлжин мах ярддаг. Нүд ам нь хөдөлдөг. Ингэж ийм аюул бол сахартай хүмүүст маш ойрхон байгаа. Магадл. Тийм учраас миний нөгөө айгаад идэж. Хүн ингэдэм билээ. Өвдөд эхлэхээрээ. За миний энэ өвчин шаналыг өөр хүн битгий ингэж өвдөд шаналаасаа. Тэгээд их орилогдохоо болдог билээ. Үглээл. Би бол их үглээ болоод байгаа. Ялангуяа сахартай хүмүүст л. Болоо одоо хөдлөө. На идж байгаа юм аа будаа гүрэлгээ би нодон бол эхэндээ бити идэг гэдэг байсан. Одоо бол зохистой хэмжээгээр идэ. Заавал нэг дор 10 хоншуур 5 хоншуур идэх юу байна. Нэгийг л идэл кайфтай бол кайф авчаал тэгэл болоо шүү дээ. Тэгэл буцсан усаа юм уу ширгээс уусмасаа уугал. Юм чинь бүх юмд хэмжээ дооз хязгаар гэж би. Тэр нэг давхгүй даваа хязгаараа давчаал элдв өвчөө аваад энэ их муухай өвчин энэ их муу өвчин. Би хамгийн муугийн тусчлаа. Би хамгийн зовлонгийн хүндийг үүрчлээ гэл сэтгэл санаагаараа өөрийгөө бүр өвчлүүлээл нэг өвдсөн хүмүүсийн нэг зовлон бий. Тэрийг маш хөнгөн авах хэрэгтэй байна.
хүн төрлөختний өвддөг өвчин. Би хүний өвддөг юмыг л өвдөж байгаа. Би өөрийнхөө буруугаас болж ингэсэн. Тэнд бол хэн нэгэн ямар нэгэн буруу байхгүй. Хуушуур хийж байгаа хүний буруу биш. Тэрний хуушуурах нь гурлыг тарьж байгаа тариаланчдын буруу биш байхгүй. Бид өөрсдөө л хэрэглээндэл учир байна. Одоо бол би хэлээд байгаа хүмүүст дуртай юмаа идэх гэж биш ээ. Хэрэгтэй юмаа идэх гэж надад 5 цаасаа өгөө. Энийг идээд би яах юм? Надад ямар хэрэгтэй? Муухай өглөө болсон байна. Үгүй гэхдээ ер нь бол яг хамгийн үнэн үгийг ямар хүн хэлдэг вэ гэхлээр магадгүй энэ даваа өндөр даваа шүү гэдгийг давцсан хүн энэ даваа өндөр даваа шүү гэд үнэнг нь хэлж байгаа байхгүй юу те. Өвтгөөс өмнө бид нар энийг уулна ойлгоод авчвал Тий. биднэрт хэрэгтэй юм байгаа тийм. Заавал нэг олон дунд нэг нь өвдчихэд нөгөөх нь орилж гашгараад байх юм байхгүй. Тий. Энийг бол зүгээр л нэг бид өөрсдийн нэг хоол боловсруулалт хоол зүйн талаар нэг тодорхой хэмжээний нийтийн боловсралтай болчмаар. Өөрөөр хэлбэл энийг нөгөө соён гэрүүлэх үүрэгтэй телевиз арайд байгаа юм уу эсвэл тухайн мэрэгжлийн байгууллагууд нь сайн түгээж имэрлэн юм байна л да. Жишээ нь цагаан будаа гэхэд бол би будааг бол ер нь яаж идэх вүхээр агшаачаад халуун нар агшаач хөрөгчөнд хөлдөө. Тэгээд гисгэхээр нөгөө цавуулаг чанар байхгүй болоод тэгээд тусдаа нөгөө бие даасны хөлдөө юм чинь гисгээд ирэхээр илүү их хүний биеийн тохор биш нөгөө хэрэгтэй нүүрс ус болоо явж байгаа. Тэгээд нүүрс ус чинь яг хөр нөгөө булчин дижээж энерги өгдөг л эдэлтэй угаасаа. Тэгээд тарих хүртэл нүүрс ус байхгүй нөгөө алцхеймер мэмэртэйгээ тулдаг мартад зандаг юм болдог. Тэгэхээр нүүрс ус биеинд хэрэгтэй. А тэрийг яаж өөрт хэрэгтэй шингээж боловсруулж идэх вэ? Жишээ нь байцаага, брокколиго, ногоогоо хамаг юм төрүүлж идээд дараа нь будаагаа идвэл илүү нөлөөлөл нь жишээ нь бага. Жишээ нь биднээс нөгөө хоолны өмнө нөгөө цэвэр ногооны салаад авч эхлээд салаатаа идчих. Дараа нь тэр идэх гээд байгаа дуртай талхаа идчих. Миний нөгөө талхаа идээ зөкстэй идэх чинь. Тэгээ цагаан будаагаа идчих. Ингүүл нөгөө нэг талах будаа хоёр чинь нөгөө сахарын ч үсэх нь хайцангуй гайгүй болно. Энэ л одоо биднээс өөрсдийн нөгөө олж авах хэрэгтэй мэдлэг нөгөө юм хооллолтын боловсрол гэдэг нь энэ юм байна. Эхлээд ногоогоо хүрчүүл араа бас гайгүй. Зүгээр юмгээ шимтэх сахарт хүмүүс сонсож байна. Тийм шүү дээ. Ерөөсөл эрүүл болохын тулд хамгийн зөв арга нь юу байж болох вэ? Ястаа хамгийн шавхсан сайн гэдэг эмнэлэг болгоно ор явсан. Тэгээ хүн эмнэлгийг биш өөрийгөө л одоо шүтгэх гэх юм уу хөдөлгөх хэрэгтэй мэлээ. Би тэгж л ойлгосон. Өөрөө л зүтгэж ээжл яна ухээс биш зүгээр гівгэнт нэг юм гутал гинт далга сургаал гоё болцдог ч гэж ямар юм байх вэ? Шууд хөл ороод гүүгээл бүжиглээл явдаг ч гэж юу байх вэ? Тэр болтлооч көмөн олон юм хүргэлтээр авсаа. Нэг юм ном байдаг ш төвчхийн аргагүй хөнгө орших уу гэж. Би тэр номын нэр надад их таалагддаг байхгүй. Нэрэл юмыг бол маш хөнгө авах хэрэгтэй байна. За би чинь гэвтрийнх болчлоо ингээд хөдөлгөөнгөө болчлоо гэж гуниал нусаа татаал зургт сувг эргүүлээ сууж яваханд орхноо. Надаас өөр зовлон төв хүмүүс байгаа шүү дээ. Энийг яагаад би заавал асар хүнд гэж авах хэрэгтэй тийм ээ? Өвддгөө өвчөр биш. Тэ бүдэрдгүү даваанд бүдэрчээ биш. Бүхэн хүртэл бүдүү үүсэнд бүдэрдэг л хорвоо шүү дээ. Тэгээ энд чинь нэг заавал гутаж гүнээд ах хэрэг шаардлага юу вэ? Нэг хэсэг айхтар сэтгэлээр их бод. Тэгэл өөрийгөө л тэгж өнгөж л татаж авахгүй л бол үн сэтгэлээ. Дасан зохицох цаг хугацаа гэдэг зүйл байгаад л баг баярлах ч хэвээр юм шиг тийм ээ. Тэгэл за энэ бол миний ачаа юм байна. Тэгэл нөгөө талент хараад өөртөө яаж хахтал. За базар байна ингээл бүх юмд л талархах хэрэгтэй юм байна. Би одоо бол би маш зөв зам дээр байгаа юм байна. Ирүүл болох энэ ч гол зорилго нь фитнесээ алгарч гоё болох гэж ороогүй шүү. Бушуухан л ирүүл болъё. Хэвийн хэмжээнд орё л гэж орж байгаа. Ирүүл болоход хамгийн зөв зам дээр бол би зогсож байгаа юм байна. Тэрийг л бол одоо жилээс жилд фитнес рүү орох болгонд олох гарч. Сайхан энергитэй газар байдгийг. Харьцангуй тэнд чинь нөгөө эрүүл болох юмсан гэдэг улсууд биш. Амжилт гаргах юмсан, өөрөө гоё болчих юмсан, хүчтэй байх юмсан гэж байгаа улсууд өөрийгөө ингээд бас нэг талаараа ялан дийлж байгаа улсууд. Илүүдэлжинтэй ч юм уу те.
Үгүй эсвэл ингээ их сулбар байсан нуруу бөөр нүвддэг татдаг ч юм уу сахартай ч юм уу ийм усууд орж ирээ. Тэгэд өөрийгөө шин өөрийгөө бий болгож байгаа тэнд. Зүгээр ирүүл болох гэж орж ирсэн над чиг нөхдүүд явж байгаатай гинт тамирчин болол. Өшөө бүр улам тэнд бүр шунаал дунтал. Нэг хэсэг дунттай шүү. Би дунтсан шүү. Хитсрүү очмоор санагдаад. Тэр энэ дасгалыг би дотор шүү. Энийг хиймээр санагдаад. Гоё шүү бас. Хэр удаан хичээлж байгаа юм бэ та? Би чинь 22 онд харвж байгаа. Тэгэл харвсан жилээсээ л 10 дугаар хорооллын сакс ус гэж фитнест явж эхлэв. За яг үндсэндээ энэ бол миний зөв зов юм байна гэдгийг ойлгол фитнест явж эхэлсэн нь бол 23 оны намраас Тасралтгүй. тууштай явж эхэлсэн. Багштай болол. Одоо бол баг мэрэгжлийн тамирчны төвшөнд юм шүү дээ. Тэгвэл тий 3. Одоо тэгэл нөгөө фитнес чинь их гоё юм нөгөө залуучуудтай арсалдал дотроо бол чи ингэж байгаа бол ах нь бол бас татахгүй шүү дээ. Арсалдал өнөө дасгал босголоо хийгээл. Өөртөө л алаалах. Нөгөө хүмүүс чинь бас юу бодож байгаа юм бэ? Тэгээ эн чинь нэг талаараа бол фитнес бас юу юм? Би бодвол их бясалгалын шинжтэй спорт. Ингээ том толинд өөрийгөө хараад за миний булчин яаж яаж сарын өмнөхөөс яаж яаж жилийн өмнөхөөс яаж яаж тэгэл зураг мөргөө аваад баталгааж болчихлоо харьцуулаад тэгээд жилийн өмнөх зурагтайгаа харьцуулаад хэр өөрчлөлт орж байна. Тэгээд нөгөө нэг гой залуучуудыг чинь ингээд биеийн дээрээ бие ургуулад байгааг хараад үгүй чи надад яагаад ургадаггүй. Би ч адилхан дөрвмөч хөдөлдөг л байсан шүү дээ. Ургах л ёстой гэл байнгын хөдөлгөөл ахаараа аанда хөөх юм ургадаг юм билээ л дээ. Булчин шөрмөсч баярлаа. За миний булчин хэр тодорч байна, хэр нэнгэрч байна, суц хэр тавааж байна. Өнөө 2 толгойн ажиллаж байна уу? Одоо нөгөө 3 толгойн болгоно ажиллаж байна, яаж хийж байна. Гихийнхаа завсаар энэ хүртэл чи урд өмнөх жилүүдэд юу хийж явсан, яасан. Урд нь орж иж яахгүй юу гайчсан. Нэг л их ажилтай цаг завгүй ингээл өөрийгөө яваад исэн. Урд нь орж иж яахгүй яасан гэл. Тэгэл өөртөө ярина, дотгошоогоо их өнгийдэг. Тэгээд за миний мөрний булчин, за миний нуруу болохгүй байна да. За мөр нуруугаа хийхин тулд одоо яах вэ? Сайн мөр нуруу хийж байгаа хүнийг харна. Энэ хүн яаж хийж байна? Тэгээд нөгөө нэгэнт өөртөө ажиллаж байгаа юм болохоор дасгалаа худлаа хийж болдгоо. Нэг бол нөгөө 20 удаа хийх ёстой мэ чинь тоон чухал биш. 20 удаа хийхдээ миний нөгөө булчин руу яаж мэдрэмж өгж байна? Хэр өвдөж байна? Зовөр өгж байна гэл. Ингээл зовөр өгчөв сайн давгна гэл. Гээл байнга ингээ бясалгаал өөртөө яриа яваад идэм байл л. Тэгэхээр нөгөө булчинд хэрвээ өнөөгч ажиллаад жоохон зовөр өгөөл байвал за окей болж чи зүг хийж байна, сайн хийж байна. Тэгээ нөгөө өөртөө ажиллаад байгаа хүн чинь хүн хуурах эцс байхгүй. Би чинь ганаг хуураад яах. Миний булчин юм чинь. Би ингээ хуураад ямар ганагийн булчин хуурж байгаа шүү. Тэгэхээр өөрийгөө хуурахын эцс байхгүй. Тэгээ үнэн сэтгэлээсээ гүйцэтгэлээ сайн хийвэл хөгжих юм байна гэж би ойлгосон. Саяхан Монголын бодибилдинг фитнесийн холбооны улсын аврах шалгуур тэмцээн боллоо тий. Тэмцээнд амжилттай оролцсонд нь баяр хүргэе. Тэгээ энэ жилээс бас нэг шинэ ангиллал орж ирсэн байлээ. Тэгээд энэ ангил би болох үндэс суурь бас танаас ихтэй гэж сонсоод. Би энэ Монголын бодибилдинг фитнесийн хөгжлийн холбооны улсын аврах шалгуур тэмцээнд 2 дахь удаа орж байгаа. Өнгөрсөн жил бас орсон. Нодны 25 онд орсон. Тэгээд 25 онд ороход бол бас нэг эрүүл хүмүүстэй цуг нэг тайзан дээр гарчих. Тэгэхээр нөгөө дөрвөн хүчин хөдөлдөг барьдаг улсуудтай чинь ингээд би чинь үндсэндээ бол групп тогтоолоход 60% ажиллагаагүй гэж гарч байгаа байхгүй. Тэгэхээр чинь ийм над чинь ийм нөхөр чинь гараад зогсохоор тэнгэр газар шиг ялгаатай өөрийгөө голоод ичж байгаа гэж ихтэйхэн эрүүл нүдээр л харж байгаа юм чинь. Тэгээд тэмцээний дараа энэ холбооны ерөнхийлөгч амар сайхан л мессеж бичсэн. Энд бол одоо ах нь бол дахиж орох хүсэл их байна.
Гэхдээ эрүүл хүмүүстэй зогсохоор бол тэнгэр газар шиг ялгаатай. Тэгэхээр эн чинь энгийн хүний нүдээр харсан ч гэсэн эн чинь нөгөө эн чинь ийм хүн шүү дээ гэж хүн харахгүй шүү. Энэ нэг нөхөр чинь ямар ч булчин шөрмөсгүй юу хийж яваа юм. Бодибилдинг гэж юу нэг булчин шөрмөс гэж харна шүү. Тэгэхээр одоо эн чинь тусдаа ингээд одоо над чиг нөхдүүд ингээд зогсож идэг арга чарга юу гэдэг юм бэ гэсэн чинь та тэгвэл ингээд тантай ижилгээ орох хүсэлтэй хүмүүс байвал бүрдүүлээт гэж биднээс бол ангил нэмэхэд буруудах байхгүй. Тэгээд дараа нь бодлого нөгөө юм чи юу болсон бэ гэд би асуусан чинь ангил нэмэхээр болсоо та хүмүүстэй хэлээрэй гэд тэр нэг ганц хоёр харуулсан байсан хүмүүст хэлсэн. Тэгээ орон юу ярий гэд. Тэгээ энэ жилээс нөгөө IFBB буюу олон улсын бодибилдинг фитнесийн хөгжлийн холбооны 80 жилийн болж байгаа. Тэгээ энэ 80 жилийн хүрээнд манайх улсын аврах шалгуур тэмцээнээрээ олон шинэ ангил нэмсний нэг нь тусгай хэрэгцээд иргэдийн ангил гэж байгаа. Өөрөөр хэлбэл фитнес бодибилдинг бол бүх нийтэд их хүртээмжтэй тэгш хүртээмжтэй биеийн тамир болгоё гэсэн ийм бодлогын үүднээс шинэ ангил нэмсэн харин их баяртай байна. Манай нөгөө фитнес хэр чинь нөгөө залуучууд хоорондоо жиг яриа явчихгүй юу? Чихтэлсэн чинь тэмцээний бэлтгэл тэмцээнд орно морно гэж явж байгаа. Нийл тэмцээн яриа л хийсэн. Би чинь тэгэхэд чинь өдөөгөөсөө их муу сул байсан ч таар байсан. Гинт над нэг адын бодолд төрөг. Яагаад би болдог? Яагаад? Тэгээ багш дээр очиод багш би тэмцээнд орё гэж багш нэг сонио хараад. Тэр хүний чинь дандаа нөгөө ирүүл шижгэлсэн залуучууд орох гээд идэг. Нэг хөлөөж хэлсэн нөхөрл орё гээд ингээд тэгээ тэр чинь миний нас шүд юу вэ? Хөдөлгөөн юу вэ? Тэгээ нөгөө биеийн байдал нөгөө одоо жишээ нэг бэлтгэлжил тэмтэрний юу вэ? Тэр гайхсан нилээн бодож байсан. За та бэлтгэлжил давах уу? Давнаа давч чадна. Тэгвэл энэ тэмцээнд ор. Одоо тэгээ маргаашнаас шууд хоолоо хасна. Хоолныхаа дэглэмийг бичүүлж ав. Хөдөлгөөн дасгалаа хийн, ийм дасгал хийн. Та тэгээд хүндрэлийг давна үсттэй. Би нэгэн дөөрөө багшаас зөвшөөрөл авсан гэж давнаа л гэсэн. Тэгээ одоо ярьдэн шүү дээ би эхлээд таныг яхад их ботсон шүү дээ. Гайхсан баг. Тэгээ энэ хүн чинь нөгөө өөрөө зүгээр нэг 17-8-тай сэтгэлийн хөрлөөр орох гэдэг хүн биш. Тэгээд орчихгээд шийдсэн л хийзээ насанд хүрсэн хүн байж чинь бодсон байх л та. Тэгээ манер одоо тэгээ ярьдээ. За энэ аг яхийг оруулчихвал олон хүнд бас ингээд тайгаа тулаад ингээ явж байгаа энэ хүмүүст нэрээ үлгэр болж болох юм байшгүй гэж бодсон байна. Би бол дотроо бас л нэг тийм л чанарыг бодож байгаа шүү. Би тэрийн долгион огтлцохгүй юу. Тэгээд бэлтгэл хийгээл тайзан дээр гарах болсон шалтгаан тэр. Тэгээ манай багш чинь уг нь надаас дүү байтгаа миний охинтой чадсан хүн. Тэг би тэр чинь үе юм шиг нөхөрлөн сайхан ирчүүд учраас би багшаа гэж хүндлэн хөгчин шавэ гэж хүндлэн адилхан юм заалгаж байгаа. Тэг мундаг залуу. Тэгээ би одооны хүүхдүүд мундаг болж дийлэгч. Хичнээн хүмүүс оролцсон бай ер нь яг энэ ангиллал. За сая бол 5 хүн орсон. Ааха. Яг энэ ангил. Тэгтээ орох хүсэлтэй их олон хүмүүс байсан юм байна. Тэгээ нэг гоё юм нь юу гэхээр бэлдэж орсон чинь нэг залуу цуг тайзан дээр зогссон нэг залуу нэг гарын жахын эвгүй байсан. Бид нар ч нэг тийм хүмүүсээ анзаарчдаг байхгүй. Яасан минь харавсан юм гэсэн. Харавсан. Хизээ харавт яав. 3 жил болж байна. Тэгээ таныг жилийн өмнө харсан юм аа. Тэгээ би нэг бүтэн 1 жил фитнесээр хичээлсэн. Тэгээ одоо нэг биз тантай цүнгээ тайзан дээр байж байгаа баярлалаа. Тэгэхээр би чинь сэтгэл цадаад үеиг болчихж байгаа байхгүй. За би ямар ч гэсэн нодны орсон хэрэг одоо гарч байгаа юм байна. Тэгээ нэг заавал нэг тэнд медалийн төлөө өрсөлдөөл арсалдалах шаардлагагүй болчихж байгаа байхгүй. Тэгээд за босон юм болдгийм байна гэд нэг хүн хүрээд ирсэн байна гэд цаана дахиад ийм бодолтой нэг 10 хүн байгаа л байхгүй. За нэг гифтэрт байж хахаар яшиг орсон нэг нь байгаа юм чи гэдэг. Тий орсон нэг л байгаа. Тийм хүнд харалтай би бас баярлалаа. Сая одоо энэ тэмцээнийг хараад сая тэр шагналын тавцан дээр зогсож байгаа энэ нөгөө нөхдүүдийг маань хараад олон хүн бас хичээж эхэлж байгаа байх л гэж бодоод. Баярлалаа тагш. Тантай бас нийт зааланд бэлтгэл хийдэг эмэгтэй энэ жилийн наадмаас алтан медаль авч явах шиг байсан. Тэгсэн баян жаргал хийдэг. Тэр чин 51 2-тай тэгээд юуны автослоос үүдэлтэй нуруу нугасны гимтэлтэй байхгүй юу? Тэр нь ингээд нугасны энэ нарийн хялгсан судснууд явд юм байна л да. Тэн дотор мэдрэлийн. Тэр хялгсан судсны харуулт хийж байгаа. Тэр өөрөөр хэлбэл
бэлхүүсээс доошоо хөдөлгөөнгүй саажилттай болж байгаа гэсэн. Би чинь ингээ хөндлөн горизонтоор аваад тэгэхээр зүүн тал бас саажилттай нэг хоёр саажилттай нөхөр. Манай хүн чинь манай баянаа чинь хоёр суг таягтай би нэг таягтай тэгэл хоёр таягтай нөхрөл тэндл фитнес дотор үзэлээд байсан чинь төд бодлого дөрнөхнээсээ зүгдэл. Тэгэл төд бодлого миний өргөдгүү жингээр өргөөл хийгээл өргөө шахаал дайчлаа. Тэгээ нөгөө нурууны тэр хүнд өвдөлт цогоор мавар байхгүй болоод шатаар ингэж гүйж бууж хараадаг. Нөгөө хойсоо таягтай хөлснө гоожж алхдаг юм чинь. Тэгээ тийм өгөөчтэй. Байнгын нөгөө төрнөхнээсээ зүгдээстэй дасгалаа хийгээстэй. Байнгын хөдөлгөөн ер нь хүнийг авард юм байна даа л гэж харж байгаа. Тэгээ сая энэ жил тэгээ тэр ууггүй хөдөлмөр төсвөр төвчрөх хөвчээр улсын аварга авлаа, фит модель ангилд орлоо, нэмэх 45 ангилд. Тэгээ хүмүүс харчаад бол юу нэмэх 50 энэ хүн чинь нэмэх бараг 35 биш үү? Тийм их ирч хүчтэй болгож байна тийм ээ. Булчингаа ажиллуулахаар байнгын дасгал хөдөлгөөнтэй байхаар тийм их залуу болгож байна, овор дарж байна. Энэ жилийн улсын аварга шалгаруулалтын тэмцээнд ямар амжилттай оролцсон бай та? Тусгай хэрэгцээ тэрэгдийн ангилда хүрэл медаль. Би ч 2 ангилд өрсөлдсөн. Нэг нь 50 нэмэх. Одоо 50 нэмэх насныхан гэдэг бол яг ингээ фитнест харахад бол цөөхөн явдаг байхгүй. Дандаа эмэгтэйчүүд бүсгүйчүүд л яваад байна. Голцоо. Тэгээ голцоо манай ирчүүд гадуурч их ажил ихтэй байдаг баг. Энэ амьдралаа авч явах гал хөрөг мөнгө олох хэрэгтэй байна тийм ээ. Тэгээ завчгүй байдаг баг. Тэгээд ер нь фитнест 50 нэмэх ирчүүд цөөхөн явдаг. Тэгээ яг тэр ирчүүдийг ч гэсэн фитнест энэ ирүүлжүүлэх би бэлдаржуулах юмд яваасай гэсэн үднээс ийм ангил нэмсэн байх гэж боддог. Тэр ирчүүд маань одоо тэгээд гэртээ сувгаа эргүүлээл уцаа ухаж яхаар энд бол бүрэн нээлттэй боломж бол байгаа юм байна. Тэгээ би бол бас өөрийн үеийнхнийгаа 60 насныхныгаа ороод ирээсэй тэгвэл эх жилээс бас улсын аваргаар 60 нэмэх гэдэг англи. Гэж ангилд нэмэгдэж юуны магадгүй гэж бодоод байгаа байхгүй юу? Та ч одоо 60 нэмэх болчихж байгаа юм. Одоо 60 нэмэх бол Монгол тооллоор очив би чинь 60 та яваад байгаа байхгүй юу? Эх жил чинь 61. Тэгвэл астаа ануухан сайхан байгаа юм байна да. За баярлалаа. Одоо тэгвэл одоо фитнесийн л буй юм байх та бодоо. Ийм шиг байгаа. Би нэг өөртөө дотроо би амьд байгаа шүү, болоогүй байгаа шүү гэдгийг өөртөө нотлох гэдэг шиг байна. Нотлохыг л хүссэн байна. Тэгэл ер нь яагаад. Тэгээ энэ жил 2 дахь ч гэсэн би бас нодныгийнхоосоо би өөрчлөгдөх ёстой. Өөр гарах ёстой. Яагаад тэгэхээр хүн жилийн ирэх тусам байгаль хүртэл хувьсаж өөрчлөгдөж явахад байгаль дотор хүн бас нэг тийм хэрвээ чи нэгүр хичээлж байгаа бол өөрчлөгдөх ёстой шүү алт ингэрлээ. Тийм учраас дасгалаа бол одоо нодныгоо бодвол би юун дээр алдсан одоо энэ жил тэр алдааг татахгүй байх хэрэгтэй. Жишээ нь би нодныг хоолыг тоодгүй байсан бол энэ жил бол хоолыг бол яс хүнд дасгал хийж байгаа хүнд булчинд бол хоол тижэл маш хэрэгтэй юм байна. Уурга авна тийм ээ. Булчингаа тижээн налдагцсан стрессээ нөхөн юу гэдэг. Тэр чанараараа бол хоолны ач холбогдыг би маш дутхан хэлж ирсэн байна. Тэгэхээр чи энэ жил юм маш үгэл. Даныг өөрөөр нөгөө ёстой бахархаж байгаа юм юу гэхээр ёстой гурлын үртсэж идсэнгүү өөрөө ирэхгүй тэсгүй юм ичих гэдэг байхгүй. Тэгэн штэ. Бүтэн 3 нөгөө дотроос нөгөө өлсгөлэн дуу хоолой нөгөө өлсгөлэн сахарууд чинь идэж авчихлаа ямар амаатай юм бэ? Чамайг хэн харж байгаа юм бэ гэдэг байхгүй. Юу зүүн баруун хоёр дээрх чинь хоорондоо хэрэлдээл. Хөрөгч онгоолоод чамайг хэн мэддэм бэ гэхдээ ганцаараа юугаач идэж байгаа. Идчихтэй гэл. Нөгөөх нь иш. Хүний хамгийн үүдгүй юм бол өөрөөсөө урах байхгүй юу? Би өөрөө идэхгүй гэчээд тэгээ за ямар амаатай хэн намайг мэддэг гэж идэж урвж л болохгүй. Өөртөө үнэнч биш л болвол тэр гэр бүлдээ ерөөсөө л үнэнч биш л гэсэн үг. Тэгээ хүн өөрөөсөө урам авах шиг сайхан юм алга. Тэгээ зөвхөн яг тэнд байгаа хугацаанд өөр юу ч бодохгүй байхлаар бас нөгөө талаараа хэдийгээр тэр чинь давхар биеийн одоо хөгжлийг сайжруулах спорт боловч шиг давхар тарих амраадаг бах тий. Юу ч бодож. Ингээ зөвхөн өөрийнхөө өнгөж байгаагүй
дотгошоо өнгөж эхэлж байгаа байхгүй. Тэгээ энэ бүхэн чинь тэгэл эхлээл өөрийгөө яг ийм байдалд хэн чамайг аваачсан гэдэг. Нөгөө эмнэлэгт бол хүн ингээл өвдөөл ийм тарэ гэж яхаар зайлшгүй нэг хүний нэг мөн чанар бол буруутай хайгаад идэв юм байна. За хаста тэрнээс энэс болоо гэж ихэнд орхно. Ингээл толинд хараад өөртөө ингээл ажиллаад эхлэхээр буруут нь би яг гарцаа байхгүй өөрөө л байгаа байхгүй. Ямар амьдралын буруу хөвшилтэй явж ийсэн, яаж хайрын цагаа тий хөдөлгөөн бий улдраас холуур байсан. Фитнес гэдгийг биднес центр гэж баг монголчууд уншаад үсгэлчээл явдаг хүн холгүй юм явж байгаа шүү дээ. Тэгээ хэрвээ манай фитнес багш хэлдэг. Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нэгдэм аа багшаа гэж. Хэрвээ та ирүүлээс бол үдид ийм амжилтанд хүрээч өгөөч энэ спортоор яваач өгөөч үнэн тэр бол би ирүүлээс бол үдид юу фитнес байтугай бас гадуур нэг манархцал явж байгаа шүү дээ. Тий. Спортын бас нэг гоё юм энэ те. Мэдээж олон гоё даваа тал олон өгөөж өгдөг. Гэхдээ яг өөртөө үнэнч байх, өөрөө хинбэ гэдэгтээ яг толгож харь. Өөрийгөө өөртөө нотлоод чи ийм хүн байсан юм уу гэд хөндлөнгөөс өөрийгөө харж гайхах гоё юм алга шүү дээ. Чи тэгээд эндээ хүрчлээ гэж хүрчлээ шүү дээ. Чи ямар гоё юм бэ? Тэгж нэг өөрөө өөртөө нэг тижээл өгөөл, урам өгөөл ингээл явах гоё юм. Чи тэгээд одоо чи тэгээ ингэж чадсан юм чинь одоо чи таягаар яах гэдэг чи ингэж. Тэр чигээрээ өвгөн болохгүй юу гэх нэг чинь байнга энэ нөгөө нэг баруун 102 мөн дээр хоёр юм чинь байнга ингэ шүү дээ. Гэхдээ чи тэгээд таяга хийчээ яаж явах вэ? Тэгээ чи таягтай явах гэдэг юм ингээл хоорондоо хэрэлцээр бол энэ хавар тагнаас гаргаач. Одоо тэгэл одоо нэрэл бодоод ахна. Хүүхдээ начтын дээр бодсон шүү дээ. Манай өвгөн нэг юм таягтай ааштай хүн байсан одоо тэгэл гэж ярина шүү. Хожим 20 30 40 50 жилийн дараа. Тэгээд тэдний дурсамжинд бол би ааштай чигээрээ тийм таягтай чигээрээ үлдмээргүй. За нэгэн цагт бол мэдээж хорогийн жам юм нэг 80 90 хүрчүүл гоё их өндөр наслах гэдэг. Таягийн орхол байлгүй яав гэж. Тэр болтлоо таяггүй явмаар шүү дээ. Гоё хүн шиг гоё хоёр хөл дээрээ тэгээд гоё хантайгаа нэг бүжгийн талбай бүжгэлмээр шүү дээ. Таягтай биш. Таяггүй. Жишээ нь энэ өвчнийг ялцсан улсууд зөндөө байдаг байхгүй гадуур. Чимээгүй баатрууд би л дотроо тэгд. Тэгээ одоо над чи ил гараад ингээд донгосоол ах юм алга. Айл хэдийн нэг хүнд бэрхийгээ үздгээ үзээд давдгаа даваад бөөр шинэ амьдрал үр хүүх шинэ хүнтэй болоод үр хүүхдтэй болоод ингэж болсод би чин гайгүй. Бүр бүтэн харваад хэвтэрт байжгаад бүх дөрд мөчн хөдөлдөг нүдэн зөвхөн хөдөлдөг байгаад тэгээ өөрөө явж чадахгүй мөртлөө уул руу мөлхсөөр байж гараад нөгөө уулнаас яаж буух юм тэгж гарсан өнгөрч буудаг энэ төр байсан одоо тэгхийсэн залуу гоё залуу явж шít. Манай үе ирэх жил бас надтай адилхан 60 хүрнэ 61-тэй 61-ний жил орно тэрэн дээрээ фитнес аваргаар орно байл 60-наас би тэг тэмдэглэнэ үгүй гэсэн сууж байна. Тэр бол бас л дум гайхалтай баяр даваа гэж залуу. Одоо та өдөрт фитнест хэдэн цагийн өнгөрөөж ийн өдөр болго очиж гин үү? Яг би өглөө 7-оос манайхан гоод. Тэгээ болж игэл 7-доо орчин нэг бол 8 цагтаа орно. Тэгээд оройдоо 7-доо ороод нэг 12 гэж тань гараад өдөр хоолыг идчихэд яг эхнийхээ хоолыг аваад орчихдээ. Хоёр дахь хоолоо бол гэрлүүг орж идээд орой 5-аас юм уу 6-аас дахиж ороод хөнгөн маягаар хийгээл. Сая бэлтгэлийн туршид одоо бол энгийн бэлтгэлжилтэнд орц өглөө бол 7-8-д ордгоор ороод гараа авчих. Хийх юм а хийчихэл. Тэгээ өдрийн бол их үр дүнтэй бол цагаа тэнд бараг л миний хоёр дахь гэр болчихж байгаа юм л. Тэнд нөгөө одоо биднес чинь хамгийн түрүүнд хүсээд идэг юм нийгэмшиг гэдэг байхгүй. Гоё сайхан залуучуудын донд ормоор санагдав. Тэнд залуучуудын ярьж байгаа яриа хөөрөө тэмүүлж байгаа өнөө нэг өөр дээрээ ажиллаж гоо сайхныг урлаж байгаа тамирчин гэхээсээ илүү урлаачд байхгүй. Тэгээ нөгөө хүзүүний булчин далбаа гэдэг юм уу нэг бол 2 толгой 3 толгой гэж явчих шít. Өгжиг хөл гуй муй. Тэгэл өнөө за энийг хийхин тулд энэ булчин дээр ингэдэг юм байна. Ингэдээр ингэдэг юм байна. За би сахар их юу заалруугаа орчих юм бол энийг буулгахын тулд за энэ хөлийн том булчин юм уу? За энэ шилб ирээн булчингаа юм уу? Үгүйсвэл гар энэ том булчингуудаа ажилуулаад сахараа буулгачих болох юм байна гэдэг. Янз бүрийн ингээд амьдралын туршилтуудыг хийгээл ахаар энэ булчин ажилуулах хөдөлгөөн гэдэг чинь ямар хэрэгтэй юм бэ
гэдгийг л одоо тэр чинь нэг амьдрал дээр өөрөө нотлоод ухааруулад байгаа. Манай фитнес багш намайг шоолд шүү дээ. Хөөе энэ заалан дотор битээ хурд итрүүлээд гээд. Нөгөө нэг хөлөө зөөгөөд таягтай энэ тэр яаж игээ явдаг байсан чинь арай жоохон хурдан яваад тахгүй. Битээ хурд итрүүлээд та гээд. Нөгөө тийм үг сонсоод хүртэл Бөөм баяр их урам өөрөөрөө бахарах шүү дээ. Нэрэл би урдны явдлаас онтоо болчихж байгаа юм байна. Бүдэр чунаа хөөш. Тэгээд тэр чинь өөрхийн ингээд өнгөн дээрээ зандраад байгаа болгоомжлуулаад байгаа юм шиг мөртлөө урам өгöd байгаа. Урам өгöd байгаа. Одоо ингээд бодохноо ер нь 22 оныг хүртэлх алтан гэрэл. Тэгээ 22 оноос хойш өнөөдрийг хүртэлх алтан гэрэл гэдэг ингээд харьцуулаад бодоод үзэхлээр энэ амьдралыг харах нүд хорвоо ертөнцийг таньж мэдэх тэр өнгөнүүдэд ер нь хэрэг өөрчлөлт орсон бэ? Одоо бол арай л өөр алтан гэрэл болж байгаа. За тэр нэг ууж идэх мэдэх юу гэдэг юм тийм ээ. Нэг өөр алтан гэрлийг би өөрөө бас нэг өдөр болгон бий болгоод байгаа учраас. Тэнд ч одоо яасан ч мөнхөг байсан гэлтэй биш. Одоо ингээ эргээ бодоход энэ амьдрал бол яг л зуурдынх л юм байна. Энэ зуурдны амьдрал чинь би одоо өвдчлөө намайг эргэж тойрсонгүй гэж хин нэгэнд юм уу хүнд гомдоод яах юм. Тэргүүл зуурдын амьдрал. Харин үрдийн байж болох юм бол ерөөсө хайр л юм байна. Миний муу ханд намайг өстө түшид тулж өөлж орилж гашгирч гэдэг юм уу те. Одоо бурхан болгондоо мөргөд залбирч ижил үдий болголоо. Намайг одоо босгосон хүн бол одоо миний хань одоо миний 80 настай ижи. Одоо ээж бол хамаг байдаг мэддэг тань намаа уншиж исэн байх. Хань бол эргээ босоосоо гэд янз бүрээр тойголсон байх. Хүнийг одоо тийм л босгох юм лээ. Тэгэл дараа нь би заавал ингэж хань ижил өрөөхтэй ингэ зовоож авах ямар хэрэг вэ? Ааштай болно гэж тамтаггүй. Өнөөгч нь нөгөө нэг байнгын дөрв мөчн хөдөлж идэх хүн чинь нөгөө хоригдчихоо болчиход ирэх тийм. Бачимд нь бүхэнд нь тэр болгоныга дандаа нөгөө дотныхоо хайртай хүмүүстэй гаргана. Тэгээ одоо тэгэл тэр хүмүүсийн хариу реакц нь тэгээ нөгөө тэр нүд нь гэрэлтэж байгаа нүд нь болноо чадна штэ гэж байгаа юм чил хүнд. Гэхдээ бүхнийг давах юу болд юм бэ? Тэгээд нөгөө толиндоо хараад юм хийж явахтаа бодсон штэ өглөөний хэлсэн үг миний өчигдрийн авирыг гэдэг юм уу. За тэгээд нэг тэр гаргаж байгаа итгэл нүднийх нь гал надаас л одоо энэ амьдрал шалтгааллах юм байна. Хүн ч тэгээд нөгөө амьдралаас авч болох хамгийн том шагнал гэдэг бол яхаа аргагүй норвоо ертөнцийг хамтдаа туулах хань. Тэрийгээ зөв сонгож чадах юм бол одоо нэгсэн бол энэ амьдралаас авч болох одоо хамгийн том бэлэг байна. Бэлэг байгадаг аахгүй тий. Тэгээ одоо өөртөө баярлах наашийн чи явж байгаа тест аюу сайн маш зөв хань авсан шүү гэлтэй биш. Тэр чинь аваад ахаар чи ядгийн тийм. Гэхдээ тэгээд сонгосон ертөнцийн энэ олон учрлууд дундаас би бинийгээ холоод уулзраад хамтын амьдралаа зохиогоод эхлүүлээд бүтээгээд явцсан байна гэдэг л өөрөө бас л тэгээд. Тэгэл нёгийгээ уйдж унахад өстэйч султгай татаж босгоол өхөөрдөөл инкрилэл за аргадаал тэгэл хүнд үед нь ингээл төшид тулаал явж байгаа хүний хань гэдэг бол өстэй. Ямарч бурхнаас илүү юм байна төө. Яг л бурхны бэлэг юм байна да. Талархаж явахаас өөр аргагүй сайхан хүн бол хань гэдэг юм байна. Тэг сайхан баярлуулах юмсан гэж боддیں۔ Тэгээд чадахгүй юм шүү. Үгүй тэгээд одоо яг хамтдаа дахиад өшөө олон цаг хугацааг хамт байхын тулд ингээд хичээж байгаа таны хичээл зүтгэл магадгүй тэр хүнд бас баярлах маш том шалтгаан болж чаддаг баха. Ойлоотой бас тэгж бодож байна. Тэг би бол одоо нэг сайхан хөөний хаг баярлуулах юмсан гэж бодлоо. Цаг ирэх баха. Цаг ирэх баха. Тэр цагийнхаа төлөө өөрөө хичээж байхад тэгээд тий болох баха. За баярлалаа. Хоёулаа ярилцлагаа өндөрлүүлье. Манай нэвтрүүлгийн хамт олонны урилгыг хүлээж авч ирсэн танд маш их баярлалаа. Өмнө нь бас дуусгаагүй үлдээсэн ажлууд байгаа бол тэр ажлуудаа бас гүйцэлдүүлээд сансан хүссэн бүхнээ хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Энэ даваа бол
их хэцүү өндөр даваа юм байна шүү гэдгийг даваад гарсан хүн анхааруулдаг. Тэр ч утгаараа яг тэр хүний үг хамгийн одоо зүрх сэтгэл рүү илүү гүн тусдаг. Таны яг өнөөдөр ингээд ярьсан за ингээд өнгөрсөн үеийн иргэн дурсаж байгаа. Одоо дахиад ингээд хорвоо ертөнцийг илүү гэрэл гэгээтэйгээр илүү тод өнгөтэйгээр ингээд хараад байж байгаа. Энэ бүхэн тань маш их тийм миний хувьд бахархлыг түгэж чадлаа. Магадгүй та бүхэн ярьсан үзээс сууж үзэгчдийн хувьд ч гэсэн бахархлыг магадгүй маргааш насны ихүүлээд эхлүүлээд амьдралтаа бас идж байгаа юмдаа өөр сонголтыг хийх ч гэдэм үү, өөртөө илүү хайртай байх ч гэдэм үү. Нэг тийм эргцүүлгийг хүргэж чадсан байхаа гэж итгэж байна. Баярлалаа. Эрүүл мэнд бол бүх юмний баялаг юм. Газар доорхоос илүү баян юм. Хүн болгоны хамгийн олдшгүй баялаг бол ийм сайхан баялагтай төрүүлсэн ижи аавда одоо залбирч мөрөхөөс явах уу, шүтэж бишрэхээс явах уу. Одоо тэгээ өөрсдөө хайрл, эрүүл мэндэд хайрл 3,500,000 монголчууд эрүүл байвал Монгол эрүүл байна. Монгол илүү хүчрэхэг байна. Бүгдээрэнд нь айл хүнд эрүүлэх хамгийн сайн сайхан бүгд хүсэн ирээ ёо.